За одоо энийг хараа ингээд ерөөсөө энэ зурус гаргаж байгаа нэрээр бургасыг бол ерөөсөө бүдүүн нарийнгүй огтолж янз бүрийн аргаар яаж хийж яагаад зам гаргая гэж ботсон нь бол ил байна л да. Жишээ нь энэ ингээд хавийг бол хүнд машин механизмаар бол шууд ингэж түрж тий ингэж хайсан байт. Энэ бургасыг ингээ харах юм бол хараа бургас гөлөглөн гэж ярьдаг. Бүр ингээд яг бэлэн болоод ингээд ногоон туяан татаад ингээд ургахад бэлэн болж байсан байгаа байхгүй. Монгол ёс уламжлалаар бол ингэж ургах гэж байгаа гөлгөлөх гэж байгаа мод ургамлыг дастаж хаях тий төлөх гэж байгаа хээлтэй мал амтан агнах зэргийг бол цээрэлдэг юм аа. Тэгэхээр энэ бол үнэхээр Монгол соёл уламжлалыг бол уландаан гიშгсэн хөвийн навшин сэтгэлгээтэй арилсан дотортой амтны хийх ажил байна гэдэг нь бол харагдчихэв. Ийм зэрлэгээр, ийм бүдүүлгээр үнэхээр одоо энэ Монгол зүрх сэтгэлгээ байна уу гэдгийг бол дахин асуумаар байна. Газрын монголчуудад бургасаар хийсэн шүтэн байдаг шүү. Бургас бол шүтэн модны нэг шүү хүмүүсээ. Монгол хүн одоо ингэж хийж чадах уу? Би бол одоо ингэж ярьж яхад хоолой зангирч ил байна те. Ингэж хайр гамгүй хандах уу? Би бол одоо энд бол үнэхээр хэцүү санагдчихээн. За та бүхэн өөрсдөө ирээд ингээд нүдэрээ харж байгаа учраас ямархуу маягтай байгаа вэ гэдгийг мэдж байгаа. Энэ ингээд 32 км туул дагуу үргэлжлэх хурдны замлалын зөвхөн нэг хэсэг те. Яг энэ хаваар нь 11 км үргэлжлэнэ гэж байгаа. Гэхдээ энэ эргээс юм үлдэх үү? Энэ шугуугаас юм үлдэх үү? Тэ ийм дүр зураг ерөөсө харагдахгүй байна те. Модыг огтлох транс гаргах чинь бүр сүүлд хийх ёстой ажил гэж байгаа. Гэтэл нөхдүүд ямар ч ажлын дараалал баахгүйгээр тэ шууд модоо хядаж эхэлснээ яаж байгаа өрөм тавьж байгаа гэж. Өөрөөр хэлэх юм бол нөгөө усны газрын ч яриад байгаа за өөр хүмүүс ч гэсэн талбай дээр ирээд ийм байна гэд би ийм хэрэгжилтэн байгаа маа наадах чи ингэж байгаа шүү гэдэг ингээд шивнчээд явдаг тэр хүмүүсийн яриан дээр тулгуурлаж хэлэхэд эдгээр ерөөсөө ингэж ийм дараалал ном журмын дагуу явж байгаа биш. Нөгөө суур зөвшөөрөл янз бүрийн юмнуудаа ч аваагүй. Туулгалч ийм нарийнх урсч шүү дээ. Өвлийн цагт бол ингээд давтараад. За тэгэхээр улсын их хурлын гишүүн Зол Жаргал хатан дуулаа хамгааллын иргэдийн хөдөлгөөнд бас ирээд оролцоод явж байна. Туулын хурдны зам төслөөр ямар байр суурьтай байна? За энэ том зам бол монголчууд санхүүгийн дийлэхгүй. Энэ бол миний хамгийн санаа зовж байгаа зүйл. 2-3 их найд төгрөг. Энэ чинь тэгээд өртгөн нэмэгдэнэ. За тэгээд 4-5 их найд болох байлгүй дээ. Одоо энэ тэгээд сунаал явна шүү дээ. Сунаал явна. Ер нь том мега төслүүд чинь хянахад их хэцүү байдаг. Тэгээд хүмүүс нь бухимдаад тахт нүдэн болоод чихэн дүлий байгаад иж болохгүй. Тэгэхээр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орон дээр энэ асуудлыг сонсоо. Хөрөнгө оруулалтын ямарын санхүүгийн монголчууд дийлэх юм уу? Байгаль орчин үнэхээр муу юм уу гэж. Тэгээд ийм мэдээлэл бол сонсох ёстой. Тэр хүсэлтийг өгсөн байгаа тэр бодохгүй идэх баха. Хэд хэдэн гişүү өгсөн байл. Миний хувьд бол асуудал ерөөсөө тодорхой юм байна лээ. Шал дэмий төсөл. За манай хотын дарга бол Улаастай голыг оролцуулах юм бол Улаанбаатар хотоор урсж байгаа 4 голын 2-ын намаг шалбагтай утгаж хайсан. За хийсэн ажлуудыг бид бүгдөө мэднэ. Явган хүний зам яаж барьдаг вүлээ? Тэгээ нөгөө боржуур гэдэг чинь бол одоо бүр насанд нь салахгүй болсон хочин болж үлдсэн тий. За зам засвар юу болсон бэ? Хинч Нэмбаатар дарга шиг сайн сайхан юм ярьж чадна. Гэвч хүний үйлдэл нотолгоо баталгаа болж үлддэм байна. Манай дарга Сэлб гол дээр 1 км хан барина гэд 3 жил болж байгаа ажилсаг дарга байгаамаа. Тэр ханаа эхлээд дуусчихаасэ. Тэгчээ туул руу ороосэ. Дунд гол дээр нөхөн сэргээл тийнэгээд 2 жил болж байгаа дарга байгаамаа. Дунд гол шалмааг болсон. Тэрийгэ хийчээсэ. Энэ гол байсан байгаа Нэмбаатарын дараа ч гэсэн байх болно гэдгийг та бүхэндээ амлан хэлье. Нэмбаатар бол яваад өгөн туул гол бидэнтэйгээ үлдэх болно. За мөн энэ богд хайрхан уул маань туул гол маань бас Монгол төмний зөндөө олон түүхэн үйл явдалтай холбогдно. Жишээ нь 1911 онд Богдхаанд Монгол улсыг зарлан тунгалсан нууц сурал бол энэ Богдхан уул туулын хөвөөний төр урхийн ам, шашин урхийн аманд болж Монголын алтан ургийн ноёдууд болоод Буддын шний томоохон тэргүүнүүд нууцаар хуралдан Монгол улсаа Манччин улсаас тусгаарлан гарья гэдэг түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үе үеийн даншиг наадам, үе үеийн баяр цэнгэл, үе үеийн гуниг гутрал гээд Монгол төмөнтэй холбогдох бүх зүйл энэ туулын ирэг дээр энэ Богдхан уулын
20 болж байсан юм аа. Туулын иргэдээр төрж өссөн хүний хувьд бол одоо энэ сайхан голоо үнэхээр тасдуулмаар байна. Одоо эн чинь зөвхөн Улаанбаатарчуудын одоо шүтэн биш юм. Энэ өвөр монголчууд ирээд энэ чинь усын заавал аваад явдаг шүү дээ. Хатан туулын ус гэдэг. Тэр энэ чинь Монгол үндэсний юм байхгүй юу? Тэр энийг бол нэг хитгэн нэг бүлэг мөнгө угаахсан улсууд юм шүү дээ. Ядарч ингэж үгүй болгомооргүй байна. Энд чинь Улаанбаатар хот цаашдаа байх уугүй юу гэдэг л болно шүү дээ. Бид нар улаан тойрон дотор амьдрах юм уу чинь үр ач нар маань тийм л болох гэдэг шүү дээ. Жижиг голуудаа ер нь дуусглаа бид нар. Одоо том голоо барьчвал бид нар яах юм чинь тийм. Тэгэх юм бол энэ чинь баг говьосоод ор юм болно шүү дээ бид нар чинь. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр ингэ дуурахгүй болохоо хэлжээ. Ингээд бүгдээрээ энд хүн болгон нэгдэе. Цогтын цэрэг алсын аянд мордохдоо төрж өссөн хатан туулынхаа тонголог уснаас амсаад эцсийн удаа гэж байгаа шүү. Амсаад мордлоо гэж тэр кинонд гардаг. Тэгээ би бага байхаасаа энэ киногоор хүмүүжсэн. Тэгээд ерөөсөө хол явахдаа туулын уснаас амсах хэрэгтэй байна гэж тэгж өсөж хүмүүжижсэн байхгүй юу. Тэгэхээр эн чинь бидний зүрх сэтгэл амьдралд тийм ойрхон, тийм чухал гол. Тэгэхээр бүгдээрээ энэ хэрчээ ерөөсөө алдахгүй энэ хурдны замыг зогсоох хүртлээр тэмцэцгээе. Хатан туулаа хамгаалъя. Баярлалаа. Ардчилсан намын иргэдийн урлын бүлгийн дарга Мөнхбаатар гэж хүн байна. Хав уул дүүргийн засаг захиргаа. Хав уул дүүрэг гэдэг бол Нямбаатарын заавраар явдаг хүмүүс биш. Энд чинь одоо иргэдийг хамгаалах, өмгөөлөх хэвээр бүхэл бүтэн бүтцэн цэрэн дарга нь одоо Боторгэлгээ иргэдийн урлын дарга эдгээр одоо ингээд иргэдийнхээ төлөө байж чадахгүй байгаа бол Ардчилсан намын бүлгийн зүгээс л иргэдтэйгээ хамт байя. Энэ хизээч одоо энэ байгаль орчныхээ эсрэг, иргэдийнхээ эсрэг ийм үйл ажиллагааг бол бид бүхэн дэмжихгүй. Би болохоор энэ 19-р хорооны иргэн Дансран Баав гэдэг хүн байна. За тэгээд энэ гол ус бол бид нар үеийн үед хамгаалж үр хөвгтдээ үлдээх ёстой зүйл. Энэ одоо ил харагдаж байгаа энэ нарийнхан байгаа ч гэсэн газар доогуур дахиад энэ асар их урсаж явж байгаа. Буцаж эргэх холбоо маань ч гэсэн бид нарын ундны ус руу очиж байгаа. За тэгэхээр тэр олон багныг зоохоор энэ доогуур урсаж байгаа бидний буцаж худаг руугаа очиж байгаа ус судал тасарнаа гэсэн. За урайгаа хэлцгээ хэдүүлээ. Хатан туулаа хамгаалъя. 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 Хатан туулаа хамгаалъя.